Энэ яг нэр тэмээ хуулинд хэрэгжилж байгаа нэр тэмээгөө тодорхойлж болно л доо. Энэ хуулинд бол гэхдээ нийслэл гэдэг нь өргөн утгатай шүү дээ. Яг засаглалын нэгжийн утгаараа бол нийслэл. Одоо Улаанбаатар хот гэж байгаа. Захирагчийн хүрээгээр бол энэ яг уулын захирагчийн хүрээнд байж байгаа Улаанбаатар хоттой ярих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй нийслэх юм бол Багангай, Дүүрэг, Налайх энэ төр чинь бүгд хамаарна шүү дээ. Тиймээс яг энд нийслэл гэдгийг тайлбарлах биш. Нийслэл нийслэлийн хэмжээнд биш. Яг дөрвөн уулынхаа хооронд байгаа. Яг төвлөрсөн одоо энэ хот доторх харилцаан дээр л байвал зүгээр байгаа юм. Бусад нь бол ерөнхийдөө харьцангуй хөдөөтэй адилхан шүү дээ. Тийм ээ? Тиймээс бол нийслэл гэдгийг өргөн утгаар үндсэн хуулийн хаягаар зэрэг үндсэн хуулийн утгаар ойлгоход нийслэл гэдэг нь засаглалын нэгжээр нийслэл гэдэг нь өөрөө засаглалын нэгж. Улаанбаатар хот гэдэг нь бол одоо энэ хот шүү дээ. Одоо юу гэдэг вэ гадныхаар тий. Тэгж яахгүй бол уул нь одоо энэ хуулийн үйлчлэгчийн тэр хүрээндээ л баймаар байгаа. Тэгээд ер нь бол ягаад энэ татварууд байхад болохгүй гэж. Яг хөрлөө гишүүний хэлж байгаагаар бол бас энэ өөрөө эдийн засгийн хямралтай байгаа юм бол иргэн болгон хэмнэлтэй л байг л тий. Гэртээ хоолоо хийж. Гэртээ тухайн ханга. Заавал энэ газруудаар орж мөнгө төгрөг үрж явах хэрэг байгаа юм. Тийм ээ? Яг агуулгаараа тэр шүү дээ. Ер нь бол татвартай болчих ш татвараас дамжаад тэд нар төлбөрөө нэмэгдүүлнэ. Чи нэг утгаар цаад утгаар бол бас энэ эдийн засгийн хэмнэлтэй үед гэр бүл болгон хүн болгон хэмнэлтэй вэ гэсэн үрээ бас мөн шүү дээ. Ягаад энэ талаас нь ойлгож болдгоо гэж.